Өглөөний минь төсөл байна. Ердөө төсөл дээр хамтдаа ажиллаж хамтрын хамтдаа хийх гэж байна. Супер сим. Улаар ингэж сууж байгаа арай яснаа сайхан мэдээ요. За би одоо тэрэг ингэ За өглөөний минь 3 сарын 22-нд 9 цаг болж байна. Тэгээд шөнө 4 хагас гээд хотоос гарсан. Тэгээд 8 цагт Дондгов аймгийн Мандал говь хотод орж ирээд одоо ВАЗ 469 стандарт ангиллаа уралдаан болгож байна. Эхлэхээр бэлтэж байна да. Тамирчид маань ингээл лаараасаа ирж ил байна. Дондгов, Өмнөгов, Дорногов, Улаанбаатар гэсэн газруудаас 69-нууд маань орж ирж байна. Одоо Өмнөговын 69-нууд орж ирж байна 100-аараа. Бас прогонуудын уралдаан бас болох юм шиг байна. Тэгэд анх удаага үзэж байгаа болохоор одоо бол сонирхолтой байна. Гоё влог болох хаа гэж найдаж байна. Бидэндээ зүг байгаарай. ТV-нэ. Юу айцгаана? Өдөр орой минь үзэж байгаа та бүхэндээ. Бэлтгэл хангагдсан байна. Бэлтгэл дажгүй шүү. Ер нь 2 өдөр бэлжиж байгаа л ирлээ. Болох газар нь ерөөдөө Илс, Жадар сондуул, Довн дээгүүр явна. Ерхий Бартанол. Хамгийн гоё 69. Хамгийн гоё жирээс нь үү? Энд чинь он залуу хаантар байна да. Тэр нь аль хэд дугаар юм шиг. Хаанхан юм шиг. 0096 гэдэг дуу гэсэн. Манай чавцэр үсээ. Нутгийн машин байна те. Дондгов хизаа. Хамгийн чанга өрсөлдөгч нь ер нь аль гэж бодож байна. Энэ жоохон эвгүй бах та гэсэн машин байна. Хамгийн чанга өрсөлдөгч бол ер нь бол хүн өөрөөсөө айх гэж байна. Ер нь бол хамгийн чанга өрсөлдөгч нар бол бүгдээрээ бүх тамирчид орж байгаа, тэмцээнд орж байгаа бүх тамирчид бүгд сайн явдаг. Тэр чинь яг одоо өөрийнхөө 69-ыг амьдралдаа ашиглаж байгаа, хоббинд ашиглаж байгаа, уралдаанд ашиглаж байгаа болохоор одоо машиныхаа үнцэг булан бүрийг биеийнхээ эд эснээс илүү мэдэрсэн байдаг хүмүүс дийлэх юм. Тэгэхээр бол айгүй бүгд бол айгүй чадвартай, сайн, мундаг тамирчид гэж бодож байна. Одоо эн чинь ингээд Өмнөгов аймгийнх ингээд тэр жирэ парадлаа зогсдог байна. Ингээд энэ чинь хотынхан байна. Ингээд хэлбэл Дондговын байна. Анууд 69 хоббитой болоод ундаг болоод хэдэн жил болж байна. Энэ 69 өөрийнхөө машинаа босгоод ер нь 6 жил болж байна. Тийм яг 0-оос нь яг шалдан араамаас нь эхлээл машинагаа бүх болт толгоныг өөрөө боосон. Тэгээд 6 жил онжээ. Тэгээд нийжгээч олон тэмцээнд орлоо. Нийжгээч олон эвдэллээ. Унгаж ирсэн машина. Машина унааж байгаагүй. За сайн юм шүү дээ. Энэ 6 жилийн хугацаанд ямар тэмцээнд орж ямар амжилт үзүүлж товчхон хэлвэл 6 жилийн хугацаанд бол Монголын Offroad Federation буюу МОФ-ийн нэлээд олон тэмцээнд орсон. Бартат замын тэмцээн гэх юм уу? Тэдэрт бол ерөнхийдөө одоо 3 сараас эхлээд хамгийн ихний Дондгой болж байна. Тэгээд ардаас нь 5 сараас Скорпион, 6 сард Мазалай, 7 сард Гачуурт гэдэг клубрээ сар болгон зохиоод очдог. Тэгээд бүгдэнд нь орцохыг хичээдэг, орохыг боддог. Тийм тэгээл ерөнхийдөө Мазалагийн 3 дугаараар Оросын холбооны улсын Эрхүү хотноо зохион байгуулагдсан RFC Байкал гэдэг олон улсын тэмцээний 2 дугаараар Гачууртын 3 дугаараар ганц нэг байрад байна. Орж байгаа шинэ сонирхогчд хандаж зөвлөгөө маягаар хэлцүүл байна уу?
зөвлөгөө маягаар хэлэхэд Анхаарах ерөнхийдөө зүйл. оффроуд ер нь Монголын нөхцөлд бол ерөнхийдөө оффроуд гэдэг үг бол ерөнхийдөө хүн болгонд бол байнгын хамт явж идэх хөдөө гадаа аял зугаалгаар найз нөхдөөрөө хамт явхад бол оффроуд замаар шорон замаар бартаатай зам заавалчгүй явдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол хүн болгон хичээлэх боломжтой. Тэгээд машинаа хамгийн гол нь зөв бэлдэх. Машинаа зөв тоноглох. Ямар замд яаж унах вэ гэдэгтээ тааруулж машинаар тоноглох. Одоо шулуун замд явдаг хүн хит том дугуй тавиад явах бас хэцүү. Аль эсвэл богино зайд явдаг хүн бол жижигхэн дугуй тавиад явах хэцүү ч юм уу те. Тиймэрхүү байж шалтгаалж хүмүүс айгүй буруу тонголж их мөнгө зарцуулж их хугацаа алддаг. Тэрэн дээрээ л гол анхаарах юм да. За партнераа танилцуулбал Манай хичдүүрэн бол Бат Эрдэнэ гэдэг манай багын найз байгаа. Ерөнхийдөө бүх тэмцээнээр хамт оролцож байна. Хоорондоо ерөнхийдөө одоо бүгд сайн ойлголцдог болсон. нэгэн биений шилээ, хоёр биений юу гэдэг лээ. Нэг биений нэг. хоёр. За бараг тийм болсон байна шүү дээ. Нэг биенээ хоёр. Ярихгүй ойлголцсон юм шүү дээ. Ярихгүй ойлголцсон. Одоо жишээ нь одоо миний машин чи одоо 3 ирж байгатай. Араа мост хүндрүүлж чий. Тэгэхэд би араагаас олж яваад манай хүндрүүлж явах жишээ нэ. Тэгэл зөв шууд тохио зангаагаар ойлголцоод явчихна. Тийм л болж энэ даа сүүл рүүгээ. За тэмцээнд нь амжилт хүсье. За Асаад өгөөрэй. за бүх тамирчтай амжилт. Зүрх. Тэгээд туус шөрөх юм бол за яг энэ одоо ийм салхитай өдөр бол одоо яг тууцсан бол хурж болно. Таслах юм бол торгуултай 1 минут. Шоу унгах таслах юм бол 1 минутын торгуултай. Болж байна манайхаа. Яа, замаа харцсан уу? Замаа одоо үзнэ. Одоо сая Пурган английн гараа гарчаад одоо Уваз анги 69 английн ганц нэг тууснуудыг шинээр засгаад тэгээд одоо юу замаа цэс чинь. Тэгээд замаа цэснийхаа дараа замтайгаа танилцсан да. Айр чин суглаагаа сугалцсан. Сая хит хичвэ. Уг нь 5 үестэй. Тэгсэн чинь 3-аар дуудна уу? Нэг гараан дээр эдэн хандж гаргалаа. Нэг гараан дээр 2 машин гарах хаа хоорондоо 2-2-ороо. Нарийнхан Бартаа сааттай зам болохоор 2-2-ороо гарах бах. Тэгээд нийт 18 19 тэрэг баг шигс манай англилд. Ямар тактик хэрэглэе гэж бодож байна? За ер нь замаа үзчихэл замаасаа шалтгаална да. Юу хамгийн нэгдүгürt номер 1 бол Чингисийн зүрх сүлбэлт. номер 1 бол мэдээж нөгөө аюулгүй байдал хангана. Хамгийн түрүүнд. Яг гэвэл нөгөө битүүш нөгөө Кавказгүй машинаар уралцдаг болохоор хамгийн нэгдүгürt нь аюулгүй байдал, хоёрдугаарт тэгэл ямар нэгэн тактик арга хэмжээ болно да. Эргэлтэндээ цаг хожих ч юм уу нэг тиймэрхүү асуудлаар. Одоо энэ стандарт английн уралдаан дээр машинуудад ямар стандарт тавьж байгаа вэ? Стандарт гэх юм бол ерөнхийдөө үйлдвэрээс гарсан тэр чигээрээ байна. Ямар нэгэн явах үед анги болон хөдөлгүүрийг өөр автомашины үйлдвэрлэгчийнхаар сольж холиогүй тийм яг үйлдвэрийнхаараа байгаа тэрэгнүүдийг стандарт ангилалд оруулна да. Яг гоо мэдээж өөрийнх нь хөдөлгүүрийг бол дотор нь бол хөдөлгүүрийн сайжруулалт тодорхой хэмжээний тийм бол хийж болно. Тэр бол зөвшөөрнө. Тэ. Баярлалаа. Чи нөгөө сул биш. Биш нэг огуур загаагүй хөө. Буух нь бол айгүй. Хасахгүй шаа. Энэ ихтэй 5 гарааны дараа доотлын яг машин явж байгаа энэ нийс байгаа. За. Нэг сулран заяа. За. Ууг нь бол ингээ яг баг шүү. Чигэрийн дүүдэл байна. Харин тийм. Засвал болчих واخ тий. Контрол тавьж байгаа. Тэгээ контрол гуулах гэдэг юм бол дийвэр шах.
Замаа ойлгосон уу? Тийм замаа ойлгоч шаарчлаа. Асуудалгүй. Замтайгаасаа танилцчлаа. Ер нь сул хөрстэй. Одоо яг зам үзсэн байгаа ч гэсэн 5 дахь гараан дээр бит хоёрын гараан дээр гарахад зам өөрчлөгдөхөөр байна. Аюу сул хөрстэй. Тэгээ манай хүн замын голд байгаа нэг эвгүй бартаа дээр эхний хэдэн машины явдлыг харж байгаа. Би одоо энэ ч секундомерийнхаа юуг хараад тэгэл гараагаа үлгэл байж энэ да. За одоо тийшлээ. Одоо гарч ирлээ. Яа. Одоо нэг хагаад байхгүй.
Наатаараа доошо буу шүү. За. Дэше өгсөн шүү одоо. Амар гооцтой шүү. Бар. Ямар амар бэртэй юм бэ? Одоо зүүс авна шүү даа. Оо тийм ээ. Хатараа жоох юм байна. Дэрвлээд ороод ирдэг шээ. Сая хоёр дагуу агаар дээр болсон тийм. Хараа. Нэмэтэг шок бат. Одоо нэг чигээрээ штэ андаа. Үрүүл болоо чинь нөө. Ойлоо жоохон хурдан явал явахаар л хийсэх тий. Нэг өдрөдөртэй. Өдрөд рүү. Уг өдрөгшөө санаа гэж тийм. Бүгд ингэ байх дараа байна. Өөр хийдэгтэй яах вэ? Хэрэгсээс углаад тэгээд. Хэрэгсээс бацэглэг шийдэж шүү дээ. Зүгээр нөгөө хожаа дараад идэг баашны жижиг боос тий. Бацаа тагаш үстэй шал өөр юм. Баяр. Эндээ шал. Таавраа дээр зарж байгаа. Наас нөгөө тракмений баатар бааш. Аа. Гүйлнөө. Юу н? Хүүхэд мотор уу? Мэдгүй би нэг гүйлгэж чаддгүй шүү дээ. Тий. Чэрэс. Дайж байгаа. За одоо. За.
3 дугаар байранд Өвөрхангай аймаг Өвөрхангай Хужирт Ваз клуб Жамбал Жав 3 Штурман Ваз 460 минут машинаар амжилттай оролцож мөнгөн медалийн бозол хагасан танд баяр хүргэж шагнаа гартаа өнөө гэмээр тайсны штурман Цолон Баяр Ваз тэмцээний Ваз 460 ангилал аваргийн алтан медалийг за Эрдэнэбат Бат Эрдэнэ нарыг тайснаа гартаа шагнаа гартаа өнөө гэмээр урьж байна. Эрдэнэбат Бат Эрдэнэ нар за баярлалаа. Нэгдүгээр байрыг 9 минут 25 секунд 93 доолийн амжилттайгаар нэгдүгээр байр аваргийн алтан медалийг авсан байна. Ваад төлөөлөгч бидний хүсэл мөрөөдөл болсон 3 давууд 1 сая төгрөгийг шагнал гардуулж өгч байна. Мөн Maxis брендийн гарын бэлгийг гардуулж өгч байна. Өрөөр багт олон цомтой болтоо. Харин тэгтээ. Тонгой Ваз клуб тэмцээний ивент этгэгч Бириж Моторс компани Maxis брендийн гарын бэлэг Ихсэн түрэн обод мөн 1 сая төгрөгийн шагналыг гардаа авч байна. Хоёр тамирчдаа цаашдын урдаан тэмцээнд амжилт хүсэж хүлээн авч байна уу? За мега. Баярлалаа. Сая тэмцээд байна. За баярлалаа. Дараа шиндэдэд амжилтсан. За баярлалаа. За баяр хүргэе. За баяр хүргэе. За баяр хүргэе. За баяр хүргэе. Эргэж. Ерөөл тавь. Гурав, хоёр, нэг, гурав. Ялалтын амт. Нүүр дугаа битээ. Жижиг вэ? Абода авнуда. За бидний шагнал дуусаагүй байна. Өмнө говь аймагаас зорж ирсэн өмнө говь. Сэтгэл гоё нөө. Бөв. Dalbak Alternativen burgut Alık sayın düğünde Bayrin ölümüzde zorsun Tabit nütklik Al David Stömmüzli alıp Kim tın o doğu Tabit nütklik Al David Stömmüzli alıp Kim tın Engişte narınman dolsan Ertörgin yüzitmen Odun abin hukudi Odunu bol çıkılsarda Tabit nütklik Al David Dönmüşni alıp Kim tın o doğu Tabit nütklik Al David Dönmüşni alıp Kim tın O doğu Энэ мост
урандаа ингээд байнгын дөрөв болгож байгаа уушаад тэгээд энийг хойшоо татангууд хүндэрчж байгаа. Тэгээ онготой ерөнхийдөө ингээд огцом ингээд баг зайд хурдан гарах юм бол